Зүгээр л ингээл тэндээс нэг юм аваад энэ лгоо гээл тэндээс нэг юм аваад энэ лгоо гээл тэндс нэг маашин байж гүтэ би хизээ хийдэг. Хизээ хэрэглэх. Энэ шунлал татах хэрэгтэй. Монгол хамгийн наадах нь бид нар энэ шунлал татах хэрэгтэй. Монгол хүмүүс бол ийм шуналтай байгаа. Шунал ихтвэл шулан болно. Монгол энэ зөв бүгд цаана. Амар биш юм дөө. Маш чухал логик. Хаврын дунд сарын мэндийг хүргэе үзэгчтэй. Монгол өв соёлын тухай бэлтгэн хүргэж байгаа гигэн хөдөө одоо подкастын маань шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За ингээ өнөөдрийн манай зочноор Монгол өв соёл ёс заншил судлаач, зохиолч, дуучин Хомбогрын Батмын дах хүрэлцэн ирээд байна. За сайхан аварж гин үү та? Сайхан аварж байна. Та бол бас энэ Монгол өв соёл, энэ ёс заншлын тухай бас их ярьдаг болчих. Тэгээ анхандаа бол нэг хүн таахгүй байгаа юм шиг одоо бол бас таны яриа бас хүмүүст их хүрдэг болцсон л байна л да. Тэгээ та яагаад энэ өв соёл ёс заншлын талаар ингэж ярьж, судалж, тэгээд энийгээ бас ингэж одоо цахим орчинд гэх юм уу да тий хүмүүст ингэж ярьж хүргэх болоо хэдийн үеэс та яг ингэж ихсэн бэ? Эхлээд л би таныг сайхан дуучин уран бүтээлч байсан гэж би бодоод байдаг байсан. Ер нь бол өөрийн чинь анзаарсан бол зөв л дөө. Анх мэдээж дуучин Хомбогрын Батмын гэдгээр нь хүмүүс мэддэг. Мэдэх нь зарим хүмүүс мэдэхгүй байжсэн сүүл рүү энэ чинь дуучин байсан юм шүү дээ гэж байгаа. Бүхний хэсэг тайлбарласан Батманд ч төв зэнгэлт хөрөөлөнд хүртэл төрийн наадмаар бүх тайлбарлаж. Төв зэнгэлтэд 3 жил тайлбарласан. Тийм Батман гахтаа цуг. Тийм тэгээд сүүлийн жилүүдэд бөхөр явж чадахгүй байна уу. Энэ чинь олон туулаа хөөсөн нохоо хос осрондог шиг. Нэг гол миний одоо мэрэгжлийн ажил бол мэрэгжлийн дуучин хүн шүү дээ. Мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил ажиллалаа. 10 хэдэн жил ажиллалаа. Тэгээд одоо чөлөө төрөн бүтээлч. Зүгээр ер нь сүүлийн 10 орчим жил энэ Монгол хүн байх, Монгол ёс заншил, зан сортхууны талаар нэлээд бичих гэж бас иргэн тойрондоо нөлөөлөх гэж үзсэн. Одоо бүр нэг үеийг бодох нь өөрийн шиг хэлдгээр овоо даруун хүмүүсийн хандлага нааштай байгаа. Яагаад нааштай цааштай талаар яаж ийм нэхэр монголчууд бид нар чинь ерэн сүүлийн үед монголоо байгаад бүр хүнээ байчиж байгаа. Хүнээ байна гэхээр яаж ийм нэхэр манайх нэг сүүлийн 35 жилд л байчиж байгаа юм болоод байгаа шиг бодоод байгаа шүү. Үгүй юм байл. Би нарийн судалж үзсэн. Ерөөсө бага хаадын үеэс л бид нар юм алдаад эхэлсэн юм байл. Тэр үед багаагаар ямар хэмханаар манай монголчууд эзэн төрөн байгуулж явсан тэртех он жилүүд тийм үү. Их Монгол улс эзэн төрөн байгуулсан 800 жилийн тэртех жилүүдэд бол монгол хүн бид үзэлтэй байсан. Бид үзэлтэй бүхнийг энэ байгалийн ертөнцийн оршихуйн жам хуулийг шүтдэг маш оюунлаг маш тийм одоохор бол дигтэй соёлтойгоос байж. Тэрнээс хойш яасан бэхээр хаан ширээ булаацалдаал Чингис хааны хойших одоо баг хадад одоо юу болсон бэлээ тэрийг тав мэдж байгаа. Эндээс ахуулаад талцал хуваагдал бий болоод ирсэн. Тэгээд талцаж хуваагдахаар яадаг вэ гэхээр хүмүүс чинь одоо доржоо гэдэг хүнийг би ялахын тулд доржоо намайг ялахын тулд хамаг муу мухаг гэдэг юм байна. Болохаа болчин. Одоо хамаг л болохгүй юмыг би юм доо шийддэг юм байна. Ингээд яг юм. Энд чинь одоо бүр тагтаа тулж штэ. Тартагтаа тулж байна. Энэ яадаг вэ гэхээр нөгөө өөрийн үнэт зүйлийг алдаад эхэлдэг. Батмын гэдэг хүн чинь одоо хүн дарамжилдаггүй, хүн лүү хараал зөвхөр тавьдаггүй, тийм үү? Доржоомон ялгаагүй, хулгай хийдэггүй, худал хэлдэггүй. Тийм ээ? Одоо тийм өндөр ёс суртахуунд нөгөө үндэсний том соёл байгалийн хуулийг энэ зөв байгалийн бид яагаад байгалийн хууль гэж байгаа хэрэг энэ ертөнцийн оршихуйн дор байгалийн хуультай зэрэгцэн оршиж байгаа. Бусад ан амьтан одоо биетэй бийгүй амьттай бид нэр зэрэгцэн орших өөр өөрсдийн оршихугаар амьдрах хуультай. Энэ хууль нь бид нар нэг хүнээ байхад эхэлж байгаа. Одоо чоноор л байж байгаа юм шүү дээ. Нөгөө хэнийг хэлдэг шиг чоноор байна. Гэхдээ сүүлийн үед малч гэсэн одоо бас малын зан үйлч хүртэл өөрчлөлтөд ирж байна. Энэ нь ярих юм бол ертөнцийн оршихуйн энэ энергийн хууль гэдэг маш том юм яригддаг юм л да. Тэгээ хүн төрлөختөн дундаас манай монголчууд бол маш том гиганттай улсууд юм байна. Одоо гадаадын одоо баруун Европын нэрт эрдэмтэн Альберт Эйнштейн гэдэг хүн хэлэхдээ юу гэсэн бэ гэхээр Монгол хүн бол хүн төрлөختний оюун санааны их хэмжин юм. Оюун санааны их хэмж. Оюун санааны их багш нь юм. Хүн төрлөختөнд Монгол хүн оюун санаа бэлгэлсэн анхдагч нь юм гэж ярьсан. Яагаад тэгсэн гэхээр
Монгол хүн бол ердөөсө хүрээлэнгүй орчиндөө байгаа нэг ширхэг чулуу, нэг ширхэг өвсний толгой тэр шувуу шаацгаж юу гэж болох вэ? Бүхнийг хайрлж исэн, хүндэтгэж үзэж исэн. Тэгээд нөгөө хоорондоо түрүүн ярьж илаа шүү дээ. Нөгөө багаадын үеэс хойш ингээл тэмцэл өрнөл ингээл ихээр чивтэрийг дунд нь улам бүр хагалахын тулд яах вэ гэхээр дунд нь яс хайдаг. Батминд бол хинч биш. Наадахыг хуц гэж хэл. Доржоо бол юу юм? Доржооныг муудлаа нэг сэтгүүлч ухаантай. Доржоог зүгээр дэмир гэж хэл. Болохгүй цохоод нугаач гэж яах шиг. Тиймэрхүү юм ярьдэн шүү дээ. Манайхан тэгж байгаа биз? Өмнө дандаа юм яар. Тийм цаг. Дээр үед бол арай өөр байсан байх. Арай өөр хиллэгтэй байсан байх л та. Ингэж явсаар байгаа явсаар байгаа эн чинь олон 100 жил болж шүү дээ. Олон 100 жил. Тэгээд сүүлдээ бид нар яасан бэхээр бусдын тугны өмнө 200 гаруй жил бүх хийсэн. Гашуудалтайгаар, харамсалтайгаар, таран боторч хүчгүүцний харгайгаар. Мөн биз? Бит. Тэгээд сүүлдээ яасан гэсэн чинь за нэг одоогоос 100 гаруй жилийн тэртээд за ер нь оршихгүй эс оршихгүй дээр тулж ирж ийж арай хийж тэнгэрийн авралаа ерөөл тусгай тогтнол олж авсан. За тусгай тогтнол олж авснаас хойш социалист нийгэм гэж нийгэм байлаа. Өвөрмөц маш сонин сайхан нийгэм. За зарим тэнд бол сайхан юм маш их байсан. Маш их юм байсан. Тэрийг бол үнэхээр үүсгэж аргагүй юм байна. Гэхдээ бас гажуудал байсан уу бас байсан. Аль ч цаг үед ямар ч хүнд бай аливаа нэгэн улс үндэстэн аливаа нэгэн эзэм аливаа нэгэн юм бол системэнд гэхүү алдаа оноо байж байдаг. Хорвоо дээр алдаагүй цэвэрхэн юм уу ерөөс нэгийг нь үгүй. Тийм болохоор ихэнх нь бол онож ирсэн. Гэвч нөгөөх гайхалтай соён гэгэрэл одоо гэхүүд бид түүхэндээ дахин сэргэн мандаж явсан. Дахин сэргэн мандаж штэ. Ундж ийсэн, унтарч ийсэн, дуусч ийсэн, дуусч явсан ард түмэн дахин сэргэн мандаж явсан социалист нийгэм үедээ бид маш олон эрдэмтэд, маш олон сэхэтнүүд төрсэн, малчид бид нар хөдөлмөрлж үзсэн, сурсан боловч Монгол гэдэг үн цэнэ бас л мөн алдсаар байсан. Маш хүчтэй алдсан. Тэгээд сүүлийн 35 жил бидийг хүний эрх чөлөөт зах зээл, чөлөөт нийгэм арчлал гэсэн чинь зэрэг бүр нэг дургаж дунд чимэгөрөө жиргэх юм гэж ойлгоод бүр хээг алдсан. Хээг алдсны дараа бүр одоо бүр утга алдсан. Хээг алдах, утга алдах, тартахтаа тулах энэ чинь бүх үг бүхэн өөр өөрийн нарийн утгатай. Нэг хэсэг хээг алдаж явсан. Одоо бид нар утга алдаж. Утга алдаад эхлэхээр тэгээд тартахтаа тулах юм бол бид дахиж босдол дахиад хэдэн зуун жил болчих гээд байна. Ингээхийн тулд бид өнөө маргаашгүй ингээд таа бүхний гэгэн хөдөө гэж нэвтрүүлэг энэтэй санаачилж хийж ягаад баяр хүргэе. Одоо хоёлаа гаргалгаа яриа. Та бол өөрөө энэ өв соёл, ёс заншил ингээд судлаад энийг ингээд яриад яваа. За сая ингээд нөхцөл байдал ингээд яг түүхийн үеэс нь ингээд хоёлаа дараалтаа ярьлаа шүү дээ. Одоо бид нар бол үндсэндээ нөгөө яг энэ цаг мөчтөл бол оюун санааны болоод одоо бүхэл байдлаараа л ингээд тортоод байна. За эндээс гарахын тулд бид нар яах ёстой юм бэ? Таны яриад байгаа өгөөд байгааг бол хүн болгон оюун санаагаа зэгсдээд хүн болгон хичээх ёстой юм. Энд хүн бүрийн оролцоо чухал юм аа. Залуу үеэ бид нар энэ рүү ингэж бэлдэх ёстой юм аа. Ингэж иж монголоороо монгол өв соёлоо, ёс заншлаа хадгалж хамгаалж энэ дэлхий дээр ингэж үлдэх юм аа л гэж та бол ингэж яриад байгаа юм билээ. Байх юм билээ. Ер нь дэлхий дээр бид хөгжихэд зүгээр ерөөсөө л хоёрхан алхмын зал байна. Гурван алхмын зал. Яагаад? Бид ерөөсөө алхам тутамдаа хорон бүрдээ унтаад ирсэн ч гэл унтахтаа орондоо орсон ч гэл бид нэгдэх тухай, эвлэлдэх тухай, сайн сайхныг доржоод би сайныг санах тухай бус тэгэл бодох ёстой. Сайн явах санааных гэж үг байдаг. Энэ бол энэ монголчуудын зүр цэцүү бүгдээрээ философи гүн ухаан. Энэ монголчууд орчин цагийн 500 жилийн түүхтэй шинжлэх ухааны их үндэсийг тавьсан улс шүү дээ. Хэдэн мянганы тэртгээс хүннүү гүрэн тийм үү? Тэрний одоо тэр бүр мадун шаны хааны үеэс хойш манай монголчууд чинь бид энэ ертөнцийн оршихуй бүхэлд нь тань мэдчихсэн гайхамшигтай ардсан. Энэ тань мэдхүүсээ бид нар улам бүр холдоод, улам бүр тэнэглэлд автаад бүр болохыг алдарлаа. Одоо бүр үнэхээр одоо бүр алингаа алдна гэж юм болж байна. Энийг бол бид нар яриад хэрэггүй. Тодорхой болсон. Одоо бид нар гарц яах хэрэгтэй. Одоо бид нар асуудал яриад байх. Одоо гарц яах юм гэхээр бид вэ штэ. Одоо айл гэр ярий. Айл гэр нэг гэрт сууж байгаа эхнэр нөхөр хоёр хүүхдүүдтэйгээ хэрэлдээд дандаа биенийхээ уул шагаагаар хэрэлдээд байх юм бол тэр айл ер нь биш болдог. Орлого хаагддаг. Гар зэвүүд нэгддэг, тийм үү? Тэгэхээр бид яах вэ? Игэл гэр бүл гэсэн үг шүү дээ монголчууд чинь бид нар. Тэгэхээр бид
сайн сайхан юм юу вэ? Эхнэр нь сайн, эхнэр нөхөр хоёрын нэг нь заавал нэг аливаа нэгэн байдлаар илүү гарч ирдэг. Тэр хэн илүү вэ? Тэр нь л удирдах хэрэгтэй. Зарим газар эмгтээчүүд нь ингээд ирчүүд нөхрөө бас байж байдаг шүү дээ. Одоо орчин үед бол хөөрхи манай 8-ачад 90 гэдэн оноос хойш бол манай хэдэн бүсгүйчүүд баахан гахаач иржил баахан амьдралаа босгож шүү. Манай ирчүүдийн архинд оруулаа хийсэн. Оруулаа хийсэн гэж бид өөрсдөд орсон байхгүй юу? Хинч бид нар л цутгаагүй. Тэр нэг жоохон жижигхэн бодлогонд ер нь манайхан нэг жижигхэн бодлогонд л өвчтөй. Зүгээр ингээд дэгээр хавгатал унцдаг басуу байхгүй юу? Энэ яадгүй бид нар анхааралгүй байна. Бид нар маш одоо монгол хүн маш анхааралтай бай гэдгийг хэлдэг байсан. Маш анхааралтай байсан. Ямар юмд анхааралтай. Үг хэлэхдээ хүртэл анхааралтай, үйл хөдлөл хийхдээ анхааралтай. Тэгээ бид бол ерөөсөө л тулгаад хойд суугаад ярилцах хэрэгтэй. Өнөөдөр ерөнхийлөгчтэйгөө, ерөнхий сайттайгаа одоо хэн байх аймагуудын дараа, сумуудын дараа одоо энэ Монгол ёс заншил ярьдаг бид нэгдэж сууж ягаад яах вэ? Одоо яах вэ? Тэр хууль мөл тэр одоо тэр нэг сонгуулийн хуульч байна уу, ямар хууль вэ? Тэр бол тустай асуудал байхгүй юу? Энэ чинь зүгээр хиймэл юм. Тустай бид нар Монгол гэдэг энэ хөрсөн дээр Монгол сэтгхүүрээр л хөгжинэ. Монгол сэтгхүүрээр хөгжнөхээр манайхан одоо фэйсбүүк дээр энэ тэр намайг их няцаана л да. Тэгвэл чи хөдөө явж маллаа мал гэдэг. Чи эргүү мөн маллаа мал. Яг хэрэг дээр бол эргүү хүн малдгүй. Малчин мянган мэрэгжлээ хийсэн гэж хэдэн мянган жилийн түүхтэй энэ дэлхийн ертөнцид хосгүй нандин өв соёл бол манай Монголд байна. Хаач байхгүй. Тэгш төрөм үлрэлтэй. Бурхан Тэнгэрээс бидэнд бэлэг болгож өгсөн мэт. Энэ сайхан буянт малын буйнаар бид хангалттай амьдрах боломжтой. Бид уул уурхаагаач уухгүйгээр зөвхөн малын буйнаар зөвхөн одоо энэ дэлхийн хүндрэлтийг одоо мэлмиг нээж тийм үү сарвшилж харан хартал бид нар энд гялалзан одоо холих газраас гялалзан одоо харагдах өнгөт одоо гэж нацагд орж байгаа хэлсэн шиг бид од шиг гялалзах боломж бидэнд байгаа. Гагцхүү бид ойлголцох. Бас дахин ойлголцох. Хайрлах гэдэг чиглэлээс ойлголцохоос л эхэлж байгаа шүү дээ. Тэрс ойлголцохгүй бид нар дур дураараа бидний энэ нэг ааш харан шиг энэ бол төрмөл биш. Энэ зүгээр зуурд юм байхгүй. Монгол хүн ийм ааштай биш. Монгол хүний ааш, монгол хүний зан гэдэг бол гайхалтай юм шиг. Үнэхээр бид нар өөрсдөө орчин үед муухай монгол хүн монголчуудын зан гэдэг үгүй шүү дээ. Эн чинь зугаа дунд нь нэг тийм хайчхаа зэрэг тэрийг үржиж яваад байгаа. Муу муухай юм үржиж байгаа. Үгүй. Одоо бүгдээр монгол сайхан. Монгол шиг сайхан улс дэлхийд байхгүй. Манайх шиг манай аав ээж хүн аав ээжигээ болох дургүй үстэй. Тэрнтэй адилхан яагаад монголон болоод. Тэгээ монголчууд бид нар нэг ширхэг өвсний толгой, нэг ширхэг хомоол, нэг ширхэг шоргоолцод хүртэл тэрний эрдмийг хүртэл, тэрний философиг хүртэл бид нар ажиглаж байсан. Ийм гярхан арддаг. Одоо та анзаардаг бол би нэг энэ од иргэсийн талаар нэг бичдэг дээ. Тий бичдэг. За тий. Энийг чи одоо сүүлийн үед хүмүүс нэлээд анзаарч анхаарч эхэлж байна. Энийг заахад нэлээд хугацаа орно. Би бол тийм төгс эзэмшсэн биш. Өвөө эмээгээсээ ээжээсээ сурсан. Өнөөдөр яг энэ талаар хөдөө орон нутагт нэг ярьдаг хэдхэн хөгшүүд байна. Малчд байна. Малчд байна. Нэр сэрхэн байна. За хоёг хавардж байна. Ер нь л хавардж байна. Хорвогийнхаа жамаар. Энэ бол маш том шинжлэх ухаан шүү дээ. Монголчуудын энэ нүүдэлчин төмөд. Орчин цагийн энэ манайхан нэг юм энэ монголчууд бид нар их гинэн болчихжээ. Бид нар ямар муухай гинэн бэ? Юус бүгнийг л шинжлэх ухаанд багтаад орчин цагийн шинжлэх ухаан гэдэг чинь 500 жилийн түүхтэй. Энэ ширээ байж тээ та бүхэн голд байгаа. Энэ ширээн дэрхэл гэсэн үг. Тэгэхэд энэ өрөө тасалгаа энэ Монголын тал нутаг шиг энэ уужууд хийнү энэ хэмжээний юмыг бид судалж сурвалжилж амжаагүй гэсэн үг. Үндсэнд өөрөөр хэлбэл хүндрэлтний судалж болох мэдэж болох 100% зүйл байлаа гэж бодоход тэрний 0 за 3% ашигладаг гэлөө 5% ашигладаг гэлөө тийм ээ физикийн хавлан тэгдэг штэ. Тэр нь л гайдал нөгөө цаа далд ертөнцид чинь манай энэ ертөнцид манай энэ монголчуудын энэ нүүдэлчдийн хүн ухаан. Энэ танин мэдхэн шинжхэн ухаан, танихон ухаан, тэжээхэн ухаан, маш олон ухаан байна. Хүртхэн ухаан, хүрэлцхэн ухаан. Эднэрийг бид нар мэдэх ёстой. Сурах ёстой. Одоо сургууль бүр нээх хэрэгтэй. Цаан чинь ярьдаг хүмүүс байна, мэрсэр байна. Ер нь бол энэ улс орн чинь ингээд хөгжөөд явахын тулд бол энэ хүнээ сайн хүн өөрөө соёлтой, хүн ухамсартай бэжж ерөөсөө энэ улсаараа хөгждөг юм байна. Энийг жишээ нь би яг хаана очиж харсан бэхээр тэр Япон орн тий. Тэр салах хүмүүс нь ерөөсөө төлөвшсөн хүн төлөвшсөн орн бол их хөгжлийн хурдан замыг сонгод юм байна гэж. Тэр зөв хүнээ бэлдэх юм байна гэж одоо сүүлийн үед их ярьдаг болж боловсролын салбар руу анхаарат байна. Яг Монгол гэдэг улс орныг Монгол гэдгээр нь хадгалж үлдэхийн тулд бид нарыг
одоо яг юу хийх ёстой юм бэ? Энэ өв соёл ёс заншлаа хүүхдүүдэд заах ёстой юм. Одоо бол нэг тийм ерөнхий боловсролын сургуулийн хичээл програмд Монгол хүн болгох өв соёл энэ ёс заншлыг зааж байгаа юм нэг байдгүй юм шиг байгаа юм да. Ховор болт их л баг Монгол хэл уран зохиолын хичээлж их цөөхөн нэг л гадаад хэл үзээлгээд яг тэр байж болох л байх л та. Тий. Наач хамгийн гол асуудал наач. Одоо яг засах юм чинь энэ болчиход байна шүү дээ. Ирээдүйн Монгол улсыг монголоор нь бэлдэх хэрэгтэй байна. Бүр бэлдэх үүрэг хүлээж байна. Бүр одоо яг эндээ тулж холоод бид нар өнөө маргаш хүн бүхэн одоо энэ сургуулийн хүүхдүүд шүү дээ. 24 цагийн за 5 6 цагийн хичээл дээр өнгөрч чинь тийм үү? Сургууль дээр 6 7 цагийн. Бусдын цаана нь 17 8 цагийг гэртээ өнгөрүүлж аав ээж өнгөрүүлж аваад энэ эцэг эхчүүдийг бид нар төлөвшүүлэхгүй болохоо байжлаа. Эцэг эхчүүд бид та бид хүнээ байцсан шүү дээ. Өнөөдөр Монгол хүн гэдэг нэг хэрэгэлцээтэй болсон. Монгол гэдэг нэрнээс хаашгүй болсон. Бид нар Монголыг ярихаар манайхан ерөөсөө энэ одоо нэг Монгол гэдэг нэрийг бид нар зүгээр тийм хэдэн халтар одоо нэг тийм дээл хувцас нэг хаяа шааш өмсчихсэн нэг тийм малчин ч биш малчин гэхэд малчин биш гэхэд малчин ч юм шиг эсвэл юу гэдэг ажилчин гэхэд ажилчин эсвэл нэг их сургууль төгссөн 3 дээд сургуульсан мөртлөө сэхэтэн гэхэд сэхэтэн мөн ч юм шиг биш ч юм шиг ийм саармаг байгаад байгаа бид нар аль салбар да тийм үү энэ саармаг байдлыг бид нар нэгтгэж нэг цул болгох юм бол ерөөсөө бид энэ Монгол эрдэм Монгол философиг л бид нар дэлхийд гаргаж тавих хэрэгтэй. Хүссэн хүсээгүй би нэг баттай хэлж байна. Хүссэн хүсээгүй манай Монголын энэ гүн ухааныг дэлхий хүлээмжшөөрнө. Зөвшөөрөд эхэлсэн байгаа. Одоо зүгээр яг бид нарыг хамаагүй дээш нь тавьж болохгүй гэсэн нэг тийм жижигхэн эднэрт нэг амбиц байгаа байхгүй юу? Бид нар дээр байж явах хэрэгтэй. Нөгөө Монгол яг үедээ бид нар ингээд тэндээ явж гэсэн маяг үгүй. Бид нар биш одоо удахгүй бид үнэхээр Монгол энэ ахуйгаа дэлгэрүүлээд Монгол хүн байх тэр ухамсарыг зүгээр ингээд ус агаар мэд тийм үү тэр Монгол хүн байх ухамсарыг төлөвшүүлж тэр сургууль соёлд багш нарт эхлээд бид нарт эцэгхээ бэлдэн штэ багш нараа бэлдэн штэ тэгээ хүүхдүүд рүү гарна ингэжээж бид нар хөгжинө болохоос биш бид нарт 100 оюу толгой байгаад 1005 толгой эрдэнэт байгаад ямар ч хэрэг алга байна ямар ч хэрэггүй мөнгө гэрээс ямар ч хэрэггүй биднээс энэ ухамсарын асуудал дээр доргүй тэгээ одоо нэг хүүхдүүд за яг намайг энэ эцэг эхчүүд энэ төр аваачиж лекц уншуулдаг л да. Багш нарт сургууль юунд хүүхдүүдэд. Сургууль дээр. Хүүхдүүд байж та тийм үү. Яг одоо нэг цэцэг ногоо нэг ургах гад нэг бороо орж өгөхгүй, бороо оруулж ургачих гээд байгаа шүү дээ. Яг тийм л үе дээр байна. Тэр борооны үе юм. Нөгөө энэ Монгол ах уу. Тэр Монгол ахын бороо яг ургадаг дээр байна. Хүлээж авах зүгээр бэлэн ингээд. Цаг хугацаа орон зайнаас үл хамааран тэд хэдийгээр суурин эргэж шинэлтэй боловч ген цуснд ясанд нь байж байдаг шүү дээ. Сав нээлттэй байж гэсэн үг. Тэгвэл хитийгээр малтаар аваачаад ч гэсэн сав нь хаалттай болвол ген нь хөрөлцөхгүй болвол болохгүй гэсэн үг. Хэцүү. Тэгэхэд Монгол хүн бол яг энэ Монголын солоож өгт. Зохион байгуулалт хэрэгтэй. Энийг зохион байгуулалтанд ороход бид нар бас л мөн уулзах хэрэгтэй. Тэгээд түрүүн таныг бас асуулаа. Төрөөс юу хийв? Манай энэ агуунагт би шулуухыг хэлэхэд байна шүү дээ. Бусдыг шүмжилж байгаа юм биш, үгүйсгэж байгаа юм биш шүү. Өв соёлын талаар нэвтрүүлэг хийх гээл үзэж явах юм. Тэнд өдөрлөг одоо юм хийх гэж үзэж байна хөрхий бас үзэж байна. Тэнд зүгээр хэлбэртэй байгаа. Агуулгын орж гүн рүү н орж харахгүй байна. Одоо бидний сэтгхүү байж тийм үү? Энд чинь хэд хэдний үе шат байд. Биднийх доод шатанд ирсэн байна шүү. Саяхан энэ сар шинийн өмнөх нь л дөө. Ерөнхийлөгчтэй нэг нэвтрүүлэгтийн зурганд яваа. Тэгээд бас нэг үг хэлсэн над яг чи одоо ингэ бодогдоод идэг байхгүй. Бид нар өнөөдөр энэ дэлхийн энэ одоо 200 гаруй улс орноос Монгол хүн яг юугаараа ялгарх ёстой юм бэ гэдэг тухай ингээд ерөнхийдөө нэг ярьж хагаад бутаануудын жишээг татаж ярьдаг байхгүй. Бутаан хүмүүс биш шүү дээ. Одоо энэ төвдийн өндөрлөгтөл жижиг улс биш шүү дээ. Тэгээ бутаан хүмүүсийг ингээд хараад дэлхийн хүмүүс ер нь юугээр хувцаараа шууд танд юм байл. Тэс нэг өрөө цонцлогтой 8 настайгаас 80 настай хүртэл хаанаа хүртэл тэр үндэсний хувцаг л өмсдөг юм байна. Одоогоос 2 жилийн өмнө Бутаны хаан ч Монголд нэг айлчлаад ирсэн шүү дээ. Бид нар хувцсыг хараад энэ сошиалаар ингээл бичээд ирсэн баггүй юу. Тэгэхээр дэлхийд дээр тэр Бутан гэдэг тэр жижигхэн үндэстэн хувцаараа л танигдчихад байна. Гэтэл Монгол хүмүүс өнөөдөр ингээл Монгол хувцас өмсөх гээд байгаа. Нэг дээл өмснө, нэг хором өмсөөл, нэг шилэп тавиал те. Орос юм уу, Монгол юм уу? Тэгэхээр одоо төрийн тэргүүн бол юу гэсэгээр би одоо төрийн тэргүүний хувьд Монгол малгайгаа өмсөөч.
тэр Шилеп гэдэг байгаа тэр Орос ч юм уу одоо Европ соёл ч юм уу тэрнээс ингээд татгалзъя гэдэг ийм юмыг ингэж урайлах гээд байгаамаа. Тэгээ энэ өөрөө ингээд хувцсч өөрөө ингээд зүгээр өмссөн байгаа хүртэл хүнийг тэр үндэстний ингээд тодорхойлдог юм хүчтэй юм байд юм байна гэж. Ийм зүйлүүдээс л эхлэх ястал юм байл л. Тэгэхээр энэ дээр заавал ингээд хэлж яриад байгаа ш хүн болгоны оролцоо чухал юм шиг байлээ. Тэр Монголоо таниулах юм дээ. Та сая энийг ингээд яг л яриа л юм л да. Бид нар ингээд илээл нэг л тийм л байгаад байна л гээл. Ил ба далд шалтгаан гэж байдیں۔ Аливаа юм. Далдын овдос вэ штэ. Монгол хүн дээлээ сайхан бүрэн зүв бүслээд шүү. Одоо манайхан бүс бүсэлж чадах байсан. Тэр бөксөр ороо штэ. Доогуур ялангуяа тийм үү. Одоо чи одоо хэнийг доромжилж байгаа. Хэнийг доромжилж байгаа. Бүсийг сайхан энэ нарийн ууцаар бүсдэх ёстой шүү. Бөөр дээгүүр явах гатал. Тэгээд сайхан одоо энэ манай бүс бүсэлдэг сайхан хүмүүс одоо хөрөлс хөрөнгө хэрэгчих гоё бүсэлж штэ. Манай Эрхэн бай начин байна. Одоо бүхшүүд дундаас бол цөөхөн гэдэг бүхшүүд. Манай бүхшүүд ихэнхэнд доогор бүсэлт. Үгүй штэ. Энэ бүс бүслийн зөвхөн дээл хувцас, дэвжих төрийн дээл, бүтгэх төрийн бүс, мандах төрийн малгай, тулах төрийн гутал гэж чинь тийм үү. Эднэрийг өмсөх соёл хүртэл миний тунамл орших намд байж байгаа. За ингээд эхэлт. Эндээс эхлэхээр хүн Монгол уламжилт хувцсаа бүрэн өв тэгш хэрэглээд өмсөд эхлэхээр зэрэг хүний ухаан өөрөөр ирэхгүй нэг бадрангуй нэг одоо хуучны кинонд дэр гардаг штэ. Одоо тунгалаг тамир дээр эрдэнэ ямар байдаг вэ? Нэг бадрангуй байдаг үстэй. Уин хүмүүс бөксөөрөө ингээд орцсон нэг тийм юмнууд бол зүгээр нэг тийм хулгаанууд л байна штэ. Толгой нь хоосон. Зүгээр нэг тийм яаж байгаа. Тийм үгүй байхгүй. Манайхан яг энийг цаанаас нь тавьдаг. Аливаа нэмиг. Одоо ингээд мод гээл өвдгөн цоргоо гутал өмсгөл хүн болгонгоо. Бид нар ийм өчүүхэн бодолтой байж болохгүй. Юмд ховстуулдаг. Энд чинь ховстол хар ямаар ховстоод байна шүү дээ бид нар таасаа хэллээ. Дээл ховцсоо өвдөг шиг өмсөд эхлэх зэрэг хүссэн хүсээгээ Монгол хүн зөв сууж эхэлнэ. Зөв сууж эхэлнэ. Монголоор суун. Гэхдээ Европ ховцсыг үүсгэж байгаа явдал огт биш. Зарим нь ингээд зөвхөн дээл өмсгөө зэрэг хэлбэрлээ. Одоо манай жавхлан энтрийг хэлбэрлээ гэж ярьдаг хүмүүс бас байна цааш. Энэ жавхлан зүгээр хэлбэр хөөгөөд гэж. Заах өнгөсгөн харахад хэлбэр хөөж байгаа юм шиг харагдаж болно. Гагцгүй тэр хүний дотор юу ямар юм тэр хүн ямар юмд ховстуулж тэр хүн одоо дээр өмсөд нүүхээр тэр хүн өөр ирэхгүй тэр жавхлан ч одоо Монголын сайхан одоо тийм бадрангуй сайхан дууч ингээд ирэхээр одоо цаашлал улам л хөгжихийг бодно. Тэгэнгүүт тэр хүний дотор өөр ирэхгүй тэр сүнс сүлдэн чи Монгол хувцас өмсөж хэлсэн биз дээ. Хүнд нэг юм хэлдэг шүү дээ. Хүнд зөн совинд Монгол хүн энэ зөн совингоо бид хөгжүүлэх хэрэгтэй. Зөвийн төлөө уламжил язгуурын төлөө ингээд сэтгэл шаналаад тэрний төлөө ирмэлзээд ирэхээр зэрэг цаанаас нь зөн совингоор нь тэнгэрний байдаг. Монголчуудыг чинь бид нар чинь харсан даасан тэнгэртэй. Бид хэрв нөгөө эзэн гिचээгээд идэх юм бол заяаны гिचээгээл явна. Тэгэл эзэн гिचээг бол заяа нь хайдаг шүү дээ. Энийг мөн заяа нь хайсан юм. Энийг мөн тэнгэр нь хайсан юм гэж ярьдаг шүү дээ. Бид нар одоо заяа тэнгэр нь хайдсан ч юм билүү. Бид нар одоо заяа тэнгэрийг татахын тулд бид өөрсдөө хичээх хэрэгтэй. Хичээнэ гэхээр зөвхөн ховья хичээх биш. Бидний өнөөдөр ховья хичээл бол үнэндээ л одоо хэг алдлаа шүү дээ. Та бол одоо энэ өв соёл ёс зан судлаад байгаа юм тийм ээ. Тэгэхээр яг монголчуудыг цаашид үеийн үед авч явах энэ бас тодтгож өгөх ямар өв соёл ёс заншлыг бид ингэж хайрлаж хамгаалж авч үлдэх хэрэгтэй бай. Энэ дээр яг судлаач хүний хувьд яг юу харсан бэ? Бид нар энийг л үгүй хийж болохгүй шүү. Энэ өв соёлоо энэ зан заншлал энийг ингэж залуучууд цааш нь авч явах юм ёстой шүү гэдэг тийм зүйл яг юу вэ? Энэ хүмүүст хэлж өгөх. Бид нэр хайрлах хамгаалах юм бол өстой бүр тэнгэрийн одод шиг улам бүр тэгэнд дэлгэрдэг үе түм юм байна. Тоолж барсгүй. Газрын үндэс шиг баян юм байна. Далайн ус шиг ариун юм байна. Тэгээд хамгийн өөрийн чинь яриа бол хамгийн эхэлж нэг хоёр яг юунаас эхлэх үг шүү дээ. Тэрийг би түрүүн бас цугалзуулсан. Бид нар өөрийгөө тойлдох хэрэгтэй. Би хэм бэ? Би энэ яах гэж ирсэн юм бэ? Батминд одоо 50 хүрч байна. Одоо цаана дахиад би 50 жил наслах уу? Эргэлзээтэй шүү дээ. Нэн эргэлзээтэй. Тэгээд би зүгээр энэ хорвоодоо зүгээр нэг идэх уухын төлөө төрсөн юм шиг зүгээр л ингээл тэндээс нэг юм аваад энэ лгоо гээл тэндээс нэг юм аваад энэ лгоо гээл тэндээс нэг маашин байж гүтэ би хизээ идэх. Хизээ хэрэглэе. Энэ шунлал татах хэрэгтэй. Монгол хамгийн наадах нь бид нар энэ шунлал татах хэрэгтэй. Монгол хүмүүс бол ийм шуналтай байгаагүй. Шунал ихтвэл шулан болно. Монгол энэ зүр зөв бүгд цаана. Амар логиктэй. Амар биш юм нэ. Маш чухал логиктэй. Тэ нэг асуу. Одоо ингэ буруу яриад. Тий. Одоо амар айгууг чинь би саяхан болтол амар айгууд хэлдэг байсан. Ах нь одоо бүх тэр амар айгууг таягч хайс болдъё.
Одоо жишээ нь би энэ жингээ хасъя энэ хоол ундаа зохицуулъя гэж тэгдэг штэ. Хөдөлгөөн хий. Тэрэн шиг үгээ цэгнэ. Бид нар хамгийн эхлээд бид нар үгээс эхэлнэ. Бодлоос эхэлнэ. За эндээс л эхэлнэ. Тэгэл өөрийгөө би засаад гэрээ засаад би засах гэдэг чинь би засна гэдэг чинь одоо манайхан нэг тийм баахан дос диплом аваад лугаар ингээд явах юм аа нэг одоо манайхан нэг тийм өвчин байна. Энэ өвчнөд хүнд л гоё харагдах гал. Ваа одоо доржоод би нэг тийм одоо юм харагдах гал. Доржоо надад гоё харагдах гал. Эн чинь хамгийн тэнэг явдал. Хүнд их өстой юм ирүүлээр тунгадаг хүнд бол инээдтэй харагддаг шүү дээ. Ваа л юм аа л илүү гарах гал. Ингэхийг болох хэрэгтэй. Зүгээр л илүү гарахыг бодж болно. Харин оюун ухаанаараа харилцаа хандлагаараа мөн үү? Оршихуун жам ясыг хүнддэг гэж. Бид жам ясыг хүнддэг гэж нэг юм байна. Монголчууд түрүүн хэлсэн шүү дээ. Альберт Эйнштейн гэдэг хүн монголчууд жамыг шүтдэг ард юм. Бид жамыг шүтээд энэ оршихуун түгээмэл зүй тогтлын хуулийн жам ясыг шүтээд эхлэх юм бол тэгэхэд бид сайхан болчихно. Бид нар жам болсон юм шүтээд шүү дээ. Мөнгө шүтээд, эрх мэдэл шүтээд ваа л одоо ингээд. Хажууд чинь бурхан явж идэв шүү. Та өөрөө ч бурхан байж магадгүй. Ижийн аав гэж нэг айхтар. Өнөөдөр ижийн аавыгаа хань ижилээ гэр бүлээ хайрлахгүй мөртлөө дугаар тэр их орноо хайрлна гэж яриад байгаа. Тэрэн шиг худлаа үлгэр байдаг юм байхгүй. Өнөөдөр бид өөрийгөө хайрлах хэрэгтэй. Их оронч хүн гэдэг байгаа. Бид нар одоо энэ гадуур их оронч гэдэг байгаа нь зөндөө байна шүү дээ. Өөрийгөө хайрлах шүү дээ. Үгссэн элэнцгнийх нь их оронч байдیں۔ Тэр хүн өөрийгөө хайрлахгүй. За хайрлахгүй хэр яадаг гэхээр хайрлаж байгаа нэгээд ажил хийхгүй ингээд биед гамнаа суугаад байгаа юм биш. Тэр өөрийгөө зүгээр бусдын дунд хог навшуулгаа хийцэн байна. Шуналтай, ангироо, сагсуу. Хайрлал да. Би ч одоо дахиж надад запас байхгүй шүү. Тэгэхээр хүн шиг хүн байх хэрэгтэй байна. Бид хүн байх хэрэгтэй. Хүн тусмаа монгол хүн байж. Монгол хүн болохын тулд бүгдээрээ маш их юм байна шүү. За тэгэл бид нар энийг за нэг хэсэг гिचээхэд бие биендээ шаардлага тавьдаг байх хэрэгтэй. Ингээд л бид нар хөгжинэ. За ингээ хоёул өв соёл яг энэ сэдвээ хаагаад одоо бол миний ярих гэдэг дараагийн юм бол малчид. Энэ Монголын 1.5 сая километр одоо автгай нутгийг, энэ өргөн удам нутгийг эзэнтэй байлгаж байгаа, хоолтой байлгаж байгаа энэ өв соёл бүх юмыг тээж авах хүмүүс бол ингээд малчид гэж би боддог байхгүй. Гэтэл сүүлийн үед эднийг үгүйсгдэг, үзэн яддаг нэг ийм хандлага ер нь би болоод эхэлсэн. Суурь нь бол тавигдаад эхэлсэн. Гэхдээ өмөрдөг бас хүмүүс байдаг л да. Одоо яагаад гэвэл та хоёр бол хоёулаа л малчин айлын хүүхдүүд. Тэгэхээр мэдээж тэрийг хэн ч үгүйсэхгүй шүү дээ. Малчин айлын төрж өссөн. Тэгэхээр энэ яг зүгээр ингээл улс төрчд мөрчд бол нэг попрал ярьдээ. Ингээл гоё л яриад идэг. Хийж хэрэгжүүлж байгаа тэднийг аварч хамгаалах энийг цаашд нь ингээд аваад явах юм бол их л хэцүү болчихлоо. Одоо ингээл хөдөө явж гин залуу малчдаггүй болчих. Зөрөөд л жил болгоно. Тэгээ эн чинь магадгүй урт хугацаанд нэг 10 жилийн дараа 20 жилийн дараа бол ингээ хөдөө эзгүрх нэг юм аюул байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр та бас их хөдөө орон нутаг явдаг. Та сая ингээл өвний үйлж яг хүүтний үеийн баруун аймагуудаар аялан тоглолтоо гэж лекц уншаал бас яваал байлаа шүү дээ, тий. Юу анзаарч ин хөдөөгөр явж байгаа та юм. Хүмүүс ингэж байгаа. Ирээдүйд одоо бэлчээргүй болох гэж байгаа. Хөрсгүй болчлоо, усгүй болчлоо. Одоо хүссэн хүсээгүй эрчимдсэн мал аж ахуйр орохоос биш орохоос биш гэж ярьж байгаа. Өөр аргагүй гэж яриад байгаа. Тэгж харагдаж магадгүй. Зүгээр өнгөцгөн харах юм бол тэгж харагдаж байгаа. Үгүй шүү дээ. Үгүй байхгүй. Энэ ган гэдэг юм, зуд гэдэг юм болдог. Ягаад энэ нэр нь байгаа бол болдог гэсэн үг. Энэ биш үү? Зүгээр ингийн нэр ярий. Хин нэгний одоо таныг дургуун хүргээл, зэвүүн хүргээд л байвал та цайчгүй, царайчгүй болоод амьтганд хүнд нэг тийм тавхтай дээр тавихаа байгаа л бүтэн мэдж мэдхээ байгаад ирдэг үе. Тийм байдаг тийм үү? Тэгэхээр яаж юм гэхээр тэр хүн үнэхээр хомдсон. Тэр хүн үнэхээр дургуун хүрсэн. Хүнтэй харьцахаас дургуун хүрээд ингэдэг. Тэрэн шиг манай энэ байгаль эрдэнэ, манай энэ Монголын энэ алтай хангаа уул ус чинь өөрөөсөө гомдчод байна шүү дээ. Бидэнд гомдчод байгаа. Дэлхийн хүндрэлтэн өөрөөсөө хэтэрхий бүдүүлэг авирлж байна. Энэ ертөнц хорвоо ертөнцийг зөвхөн хүндрэлтэнд товоорлж өгөөгүй шүү. Хүндрэлтэнд өмчилж өгөөгүй. Хүндрэлтэн гэхээр том юм ярьж байгаа. Монгол энэ дэлхийн хүнд 8 тэрбум хүн муухаглаж дуусахгүй. Бид нар ба шүү дээ. Хүндрэлтний оюун санааны их хэмж Монгол хүн бид тэднэртэй нийлж муухаглаж болох. Энэ орчин цагийн шинжлэх ухаан, нано технологи, электрон технологиг дагна. Гэвч бид үлдэхийн тулд хүн ижийн аавынхаа гэрийг би байранд орлоо гэж шатаагаад хогдоож хайждгүй үстэй.
Тэрнтэй адилхан бид энэ байгальдлыг энэ агаар усаа, энэ хөрсний нектаршил, сэржид бүгдийг бид захын Монгол хүн мэддэг байх хэрэгтэй. Энэ талаар мэдрэхтэй байх хэрэгтэй. Ингээнд бол дахиад нөгөө Монгол руу гонж өнгөх. Ерөөсөө Монголоо л их гэх Монгол. Энэ залуу малчдаггүй болж байгаа. Ирээдүйд ирнэ бэлчээрийн малаж хомогдох нь бол яг тийм болоод байна. Цаагуур нь одоо энэ шуналтай одоо өнөө магаа шиг бодсон, бэрж шиг сэтгүүтэй болсон, хүмүүн биш болсон усуд зүгээр л авах идэх тэндэл төнгөх юм бодоод байна. Яадаг лээ. Тэд нар одоо энэ хүмүүний орчлонгийн жамыг эдэр ухаарсан юм алга. Тэгээд тэр улсуудаа бид нар хөөргөөд л ваа чи том бизнесмен алж байна, гоё байна л гэдэг ингээд. Үгүй шүү дээ. Тийм байх. Улам хорлож байгаа юм. Хорлож байгаа юм өөр юм. Тархийг улам хугааж. Одоо бид биш дээ. Нин төрөнд бид нар яах вэ гэдгээ түрүүн хэлсэн чинь дахиад ярив. Тойрч суух хэрэгтэй. Одоо ерөнхийдөө бид нар уулзах хэрэгтэй болж таарч байгаа. Ерөнхий сайд одоо хинч байсан хамаагүй. Бүгдээр яах вэ гэдгийг. Энэ Улаанбаатарын төвчрлийг янзлах чинь гэдэг нэг энэ шин шидийн пэйж штэ. Бүр янз янзын пэйж бид биш штэ. Хотын төвчрлийг арилгахад бид хөдөөгөө хөгжүүлэх хэрэгтэй. Хөгжүүлнэ гэхээр бид нар илгээлт өгөх хэрэгтэй. Залуучуудыг илгээлтээр явуулах хэрэгтэй. Олноор явуулах хэрэгтэй. Тэгэхдээ тэр 1000 малчин 2000 малчин энэ тэрийг болиулах хэрэгтэй. Бүр болиулах хэрэгтэй. Доржоо 2000 малтай, Батминд 2000 3000 малтай, тэнд Сандаг гэдэг хүн 1000 малтай ингэж байх юм бол болдгүй юм байхгүй юу? За жишээ ярив. За энэ өрөөнд 100 хүн амьдрах нэг болох уу? Болохгүй. Тэрнтэй адилхан шүү дээ. Тэгэхээр энэ өрөөнд ч одоо нэг 3-4 хүн амьдрна. 5-6 гэдэг агаар болоод ирж эхэлж байгаа биз? Тэгэхээр тэр нэг айлын өвлжийн хаваржаа цуслан гээд намаржаа гээд 4 улиралдаа нүүж суух тэр бэлчээрийг 1000 хоноор 2000 хоноор ингээд арчиж хаарсан тэр чи яах юм бэ? Тэр чи чулуунд хүртэл амармар байна шүү дээ. Нэг ширхэг өвс хүртэл ёх гэмээр байна шүү дээ. Нөгөө жоохон амармар байна шүү дээ. Дээгүүр нь ингээд тусаа зайг ингээд ингэж хаарсан одоо ямар хэрэг байсан юм бэ? Одоо таны битгий үсийг байг машинаа даввал хяргаа даввал ямар байх вэ? Энд чинь нэг өдөр урган шүү дээ. Энд чинь урган төлжин байгалийн чулуу 3 эргүүлдэг гэдэг ярьдаг шүү дээ. Тэрэн шиг. Тэгэхээр социалист нийгмийн үед мал суурлахдаа дээдлэл нь 7-800 байсан. Хурга төл малыг тэгс суурлж байсан. Нэгдлийн үед. Дандаа төлөх мал бол нэг 350-аас 750, 500 дунд ч нь бол 500 байсан. Энэ яа гэхээр 500 мал хүн ирнэ тогоотой хоолч гэсэн ялгаагүй шүү дээ. Олон хүний хоол амтгүй чанаргүй болдог байсан. Цөөхөн хүний чанартай сайхан. Тэгвэл чинь таргалан, малчин, сэтгэл санаа намарн мал хүртэл сэтгэл санаагаар ядардаг шүү дээ. Олон хүний хөлийн чимээ, олон малын чимээ ядраагаад юун таргалан мантаа байна шүү дээ. Бид нар бүгдийг чирч одоо дээрвийн багш нар хичээл заах дандаа жирч ярьдаг шүү дээ амьдрал дээр. Тэрнтэй бид адилхан бид бүгдийг жиших хэрэгтэй. Тэгээд ингэж ер нь бол малын тоо толгойг бид нар цөөлөх хэрэгтэй. Нэг бэлчээрч. Нэг суурлалтанд. Энийг хэлэхээр манай хөдөөний малчид маш их дургуутсдаг. Яагаад гэхээр зохион байгуулж чадахгүй байгаа. Одоо энэ сургууль соёл хүүхдээ явуулмаар байдаг. Машин авч унмаар байдаг. Хүн одоо хэрэгцээ байна. Энийг бусдад адилхан явмаар байна уу? Бас тэгмээр байна. Гэвч тэд нар зохион байгуулалтанд орж чадахгүй. Маш том хамтын системэнд орох хэрэгтэй. Тэгэхээр эндээс зөв бодлого гарах хэрэгтэй. Энэ дээр байгаа хүмүүс чинь. Тэгэхгүй эн чинь мөнгө энэ малчид зориулсан арай төсөр одоо хямд төсөр тэнд үйлчлэгээ худалдаа юм явуулах хэрэгтэй байна. Дээрээс нь байна шүү дээ. Яг шулуухан хэлгээд одоо намайг ингэж хэлэхээр хүмүүс их дургуутсах байх. Бид нар өөрсдөө хэрэглээгээд ханах хэрэгтэй. Ингээд бид нар ингээд дураараа ажиллаад ирэхэд биднээс нэг оршихуйгаа сүйтгэж эхэлж байгаа. Тэгэхээр бид өөрсдөө хазаарлах хэрэгтэй. Яах юм бэ? Бид нар хизээ өгнө гэж ингэж нэг хидэн машин. Зарим айл одоо миний мэддэг нэг нөхөр байна. 60 машинтай хүн шүү дээ. Бүгд хизээ авах гэж. Машины хоббитэй гэдэг байгаа. Тэгэл 3 хүүхэдтэй авгаатайгаа их нэртэйг уруулаа 5 өөр машин унаад энэ Улаанбаатар дээр зогсож байгаа. Гай болохоор юу гэдэг вэ? Зай бол. Бид нар биеиндээ зай болж суръя л да. Тийм биз дээ. Ингээл их. Энэ Монгол ёс заншил, Монгол суу ухаан гэж юм чинь эсвэл хүрээлэн буй орчиндоо гай тарихгүй. Хүрээлэн буй орчиндоо зөв зүйтэй ухаалгаар амьдрах гэлж байгаа. Амьдрахыг гэлж байгаа. Монгол хүн яагаад солгоогаараа хүнд юм өгдөггүй юм? Яагаад хаалга алддаггүй юм? Яагаад босхондор гიშгдэггүй юм? Яагаад усанд явахдаа бетон саваа цэвэрлэх ёстой юм? Одоо таны тэр сая яриад аргадах энэ бол Монгол ухаан тийм. Монголчууд бид нар адуу малла эмнийг адууг яадгүй. Хүчээр ингээл юм бол ноцоод байх юм бол болдгүй шүү дээ. Эвээр аргаар нэрээр нь дуудана, нэр өгнө. Вөө
Ёстой сайхан нэр өгнө шүү дээ. Тийм биз? Тийм. Маажин мал ёстой таална, нийлж таална. Тэгэл амхаар. Тийм. Мал саахтай хүртэл манай монголчууд чинь эмэг бөгжий аавна. Эн чинь бас хөтөлбөрийн аюулгүй ажиллагаанд дүрм явж байна. Энэ чинь энэ цаатлаар одоо их хэр буртаг байгаа бөгжний цааталт. Тэрийг чинь авна. Бөгжээ утас зууны хайсан тэгээ чинь гараа угаан, сав сайла, сав санхаа угаан. Одоо малын дийлэн чи хүний хөх дийлэнтэй ялгаа байхгүй шүү дээ. Тэг чинь бас л нэг үр улцах нь үр нь хөгж байгаа тэр ариун юмныг хүн гэж амтын ишин шидэмд орж амтдаг юм чинь. Бохирдуулч. Энэ нэг хоёр гүйл яах юм. Энэ эмгэнд нь малын өснөөс сүүл одоо сүүлд шарвж жагаад дошгийн өнгөр чихэн сэтдчихсэн түүх нэг үе шудаа байх. За тий. Тэгээд одоо сүүлийн үед сайланд гарч байгаа хүүгнүүд өөр ингээд хөх дэлэнд гарах шахацсан шортоо сууж байгаа шимаасаа үгүй шүү. Монгол хүн одоо өөрөө мэдэндээ сайланд гарахад бүрэн уцалдаг. Малгай толгоо алчуураа боон өөмөг бүгжээ ягаад гараа угаа тэгээд зөвхөн энэ хоёр гар нүүрл хил байдаг. 21 амир бүгднгээр нь явъя гэсэн зорилготой байгаа. Ингээд эхэлж байгаа. Явандаа дахиад буцаад дахиад ингээд тойрно. Нодлонгийн явсан, энэ жилийн явсан тоо ингээд 2 жилийн ш тэний 2 жил. Үзүр үзэхтэй хүртэл бид сонгож үзэх хэрэгтэй. Хоолоо сонгож идэх хэрэгтэй. Бид нар юу ч хамаагүй идэж штт. Ходоод хогийн сав биш. Тийм үү? Юу ч хамаагүй сонсож чинь. Энэ тархитлагч юм бас хогийн сав биш штт. Тэгэхээр бид нар өөртөө маш хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Юу сонсох? Хэнийг сонсох вэ? За энэ хавар манай аймагуд дээр хин явах гэж харах хэрэгтэй хөтөлбөр. За энэ яадаг вэ? Судалж үзэх хэрэгтэй. Энэ яадаг вэ? За энийг сонсоо, энийг үзье. Тэрэнд хүн цаг зарвал юм авах хэрэгтэй шүү дээ. Аваад үлдэх хэрэгтэй. Тэр л хамгийн гол юм тий. Яг гоо би бол намайг ямархан дуусныг бол ардам мэдж байгаа. Зүгээр би өөрийгөө нэг энэ Монгол ёс заншил гэж ийм байдаг, Монгол суу хаан гэж ийм юм байдгийг гэдгийг таниулах хэрэгтэй байна. Энэ зүгээр Батмендийн зохиосон юм биш шүү дээ. Та бидний бүх монголчуудын өндөр дээд өвөг дээдсэн хэдэн зуун мянганда тээж төгөөж ирсэн энэ том соёл. Дэлхийд хосгүй соёл. Дэлхийн энийг хүлээмж хэрэг цаг айсв гэдэг байна шүү. Бид л өөрсдөө хүн шиг байх хэрэгтэй. Бид хүн шиг байх юм бол бидэнд дайсан байхгүй шүү дээ. Өнөөдөр бид өөрсдөө дайсан болоод өөрөө л хамгийн үнэтэй юм цэнтэй юм хогтоодоход болохгүй шүү дээ. Бид өөрсдийнхөө сайхан юмыг ашиглая, хэрэглэе. Та түрүү уучлаарай. Түрүү малчныхаас эдэв дээр нэмчээ. Та түрүү нэг ингэсэн шүү дээ. Нэг 6 настайд нь сургууль суулгах юм дими 8 настайд нь гээд энэ дээр та өөрийнхөө нэг яг бодлыг яриач. Энэ дээр одоо сүүлийн үед бас энэ хөдөөд их очихоор яригадаад байгаа байхгүй юу? Энээс чи болж нэг гэр бүл салалт байна. Хөдөөд энэ монголчуудын нүүдлийн соёл иргэншилтэй хүмүүс бид нар тохирохгүй юм байна. Энэ үл Европын одоо нөгөө суурин соёлтой хүмүүс л тохирох юмыг бид нар энэ Монголд ингээд навтгшуулах гал заваад байгаа юм шүү гэдэг ийм сүүлийн үед их ярьдаг болчихлоо. Энэ чинь нөгөө хэрэгжүүл үүсгэх гээд болохгүй шүү дээ. Болохгүй. Яг хоо энэ хэрэгжүүл үүсгэх гэсэн бас энэ тэрэнд шууд буруутгах болохгүй. Яг хоо тийм болдгоо юм байна. Үнэхээр болдгоо юм байна. Энэ маш том хар мөр үлдээж байна. Маш олон гэр бүл салж байна. Хамгийн наадах нь яадаг вэхээр 6 настай хүүхэд чинь ээжийнхээ өрөөс баг гараагүй шахав байдаг шүү дээ. За хөдөлт хэлдэг хүнд. За дороод өвгөө шахав хүнд. Тэр чинь дүүнэрээ хайрладаг юм. Хурга ишгтэй хайрцсан, гүлгэн нохоотойгоо аргал түлээгээд түүн малаа танин Монгол хүн болдог цаг байхгүй. Бурхан мэт нас гэж байна шүү дээ. Хүүхдийн бурхан мэт нас нь. За. Яг үнэ. Анд мэт нас, нөхөр мэт нас гэж байна шүү дээ. Бурхан мэт нас. Тэр яг Монгол хүн болж байна. Одоо энэ хятадууд яаж хятад хүн болохын тулд тэр 8 нас хүртэл. Яг хөө тэд нар хамаагүй 6 наснаас өмнө хамаагүй. Биднэрт хүүхдүүддээ мэдийн орсон цагаас нь англи хэл заачхаар энэ чи яаж монгол хүн болох юм? Англи хэлийг үүсгэхгүй шүү дээ. Англи хэлийг сурах нас болоогүй 5 дугаар ангиас авах хэрэгтэй 6-аас. Эхлээд бид нар монгол хүн болж ээж энэ ирээдүйн монгол улсыг бат бих оршоно. Ингээхийн тулд бид нар тэр хөдөөгийн ер нь Монголын хөгжил бол ийсэн мал аж ахуй. Бэлчээрийн мал аж ахуй. Бидэнтэй бүр амин сүнсээр холбоотой шүтэн барилгатай. Энийг л бид нар үл тоох юм бол бид нар зүгээр ерөөс хөрснөс арчигдана. Хойч үед Монгол гэдэг нэрлэл үлдэнэ. Тэгэл хизээ нэг цагт Монгол гэдэг ор мөрг болно. Тийм л юм байгаа шүү. Тэгэхээр бид нар 8 настаас сургууль суухаар яадаг вэхээр 8 настай хүүхд чинь бүр хизээ юм шиг болоод би 8 настаа сууж ирсэн. Тэгэхэд хичээл дээр ядардаг. Бүх юмаа санана. Оюун ухаан тэгшэрдэг үе. Яг үнэ. Тэгээд бие даах чадвартай. Ээж аавыгаа гэрээ санах нь арай гайгүй. Уун ч одоо бас тийм болдог. 6 настай хүүхдүүд чинь учир мэддэггүй. Учир мэддэг юм алга байна шүү дээ. Би 6 настай байхыгаа би бол яг нэг 5 настай байхыг мэддэг. Даахын авахчаас үе мэддэг. Тэрнээс хоошхыг мэддэг. Орчин үеийн хүүхдүүд яаж юм гэхээр
8 10 наснаас өгшөхийг мэдэхгүй шүү дээ. Яагаад? Нөгөө ахгүй амьдралт нь артуулаг. Энэ Монгол ахуйн байгальтайгаа хээр бэлчээрт, малын бэлчээрт явах чинь маш том сургууль байдаг шүү дээ. Байгаль багш шиг том багш байдаг шүү дээ. Энэ бидэнд хичээл заажаад юм. Хичээл заажаад. Зүгээр бидэнд одоо энэ самбартаар ингэхгүй маш том зөн совин хөгжүүлдэг. Мөрөөдөж байна, тэнд хүсэж байна, бясалгаж байна. Ажиллаж байна, биеэ чангалж байна. Одоо энэ алтаа өндөр ууланд амьдрэх хүүхдүүд уулын гар зайж гүүж харяаж байна, хөл гар нь чангарч байна. Тэг чи яг чангадаг 7 8 наснда 6 наснда ингээд суучихаар ямар хэрэгсэн. Хөдөлж явах хэрэгтэй. Ваа тэгэл хураг шиг эрг сэрхэн дээр мордно, цаглахгүй аашлан, гүүн харайн тийм бидтэй дааганд мордно, унан, босон, уйлан, дуулна. Энд чинь маш том сургууль. Тэгэл тэр салхинд даарч жавар тийм үү? Салхи жавар халуун гүйтэнгүй ангаж байна, даарч байна. Өчнөө юм үзэж чинь. Тэгээд дээрээс нь мал багаасаа малтыг хойрхон байсан хүн чинь их өрөвч зөөлөн болдог. Инэрэнгүй болдог. Малтай хайцаагүй байсан хүн харцдаг хүн бол их муухай паламад ширүүн. Ерөөсөө хөндөй хүүтэн хүн болоод. Хиснэн олон сургуульд өгсөн ч гэсэн цаанаа л хүүтэн. Цаанаа л хүүтэн. Малчин хүн одоо манай Монголын одоо энэ шилдэг эрдэмтэд, философчид, хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, утга зохиолчид, шүм судлаачид, сэтгүүлчид мөн Монголын том инженерүүд бүгдээрээ ихэнх нь малчин айлын хүмүүс шүү дээ. Энэ яаж юм? Багаасаа тэр байгаль багшийн хичээл зуудсан. Байгаль тэр хүнд бүр эс мэдгчээр тийм зөн совингийн суулгаа өгсөн байна. Юм сурах тэр айс савын бүр маш сайхан суулгаж өгсөн. Энэ л байна. Өсгөлд нь сая сар шинийн өмнөх юм байна. Таны нэг бичлэг их олон хүмүүст хүрлээ л дээ. Яг хөө тэр нэг талаараа тэр бичлэг болохоор та бол ингэж шүү дээ. Хучин дээлээ өмс та нар. Бид нар нөгөө та түрүүн дээр яриандаа ингэ хэлсэн шүү дээ. Бид нар нэг л их хүнд гоё харагдах гал нэг ийм хэлбэр хөөсөн л болцсон. Энэ их димээ юм аа. Энэ бол Монгол хүнд зохимжгүй зан гэж. Тэр ухтгуунийг агуулсныг үг та яг ингэ бичлэг хий тавиад маш олон хүмүүсээ за яг зарим нь бол тэрийг нэг дог тахгүй болгоол явж гин. Тэрийн заримыг нэг бол ахын нэхэг аваад би тэрийг их олон хүмүүст хүрсэн гэж харсан. Та яагаад тэр үе тийм бичлэг хийх гэж бодсон юм. Тэрийг би их олон хүнд төрсөн учраас бас сонирхоод нэг асууч хий гэж сэтгэлч юм. Би бодлогоор хийсэн. Яагаад тэгэхээр бүр хөвтөж чад хийсэн. Би сүүлийн үед нэг хөвтөж байгаад нэг ганц хоёр хэдэн ирэл хийсэн дээ өөрөө харсан. Яагаад хөвтөх болов гэдгийг би одоо хэлье. Уул нь Монгол хүн чинь бос сууж байгаа шомбоод сууж байгаа ярих хэрэгтэй шүү дээ. Энэ цаг үеийн хүмүүс чинь тийм үү хамгийн сайхнаар яриад хамгийн сайхан харцаараа ингээд яриад ингээд тоохгүй бүр нохоо удаж байгаа юм дантай бодохгүй гөлөөгч гэхгүй бүр нэр шүү яг ингэдэг. За тэгэхээр бүр зориуд нэг тийм одоо тэр бурхны хөө Баярбаатар гэдэг хөвтж байгаа чэйж нүцгэн мөцгөн ярихаар олон хүн байдаг шүү дээ. Бид энийг туршиж үзье. За нэг ингэж хөвтж байгаад хэлж үзье. Яагаад тэгсэн гэхээр тэр хэн ямар ховцсон өмсгөнд хамаагүй шүү надад. Яг хөө шинэ дээл хэлээд өмснө л үз. За би бол урлагийн хүн надад одоо бараг 20 30 дээл байна л та. Энэ ч сүүлдээ шахаанд багтахаа байгаа гэж. Сүүлд нь зарим нь таархаа байж мараалын илгэдэлд орчих чинь. Хайрын би нэг одоо хуучин ховцсон ингээл сэргээгээл хүн ер нь юмаа өөдөнд татчих юм гэсэн хэвээр. Нэг тэгээ байгаль гэхэд хог тарихаа байли. Бид нар ч нэг дээл хичнээн дээл наадан болгоно нэг дээл цагаансараар нэг дээл. Энэ нөгөө одныхоо дээлтэй явж ингэж хэлүүлэхгүй тулд тэгээд биш ичүүх юм байгаа байхгүй. Тэр хүн ер нь биш та. Нэг 2 дээлтэй 3 дээлтэй. Хитгэе мортой сольж унах нэг одоо нэг наадам жунчдаг, хонин жунчдаг, найран жунчдаг мортой айл байдаг шүү дээ. What? Гэхдээ хэрэг хинч тэгэд энэ одоо адуу цойтой юм, энэ дээд ховц цойтой юм хэлдэг. Монгол чанар, Монгол сэтгэлгээ. Харин энэ үнэ дотор зүрх нэг зөөлөх юм. Энэ хүн чанар сайтыг харддаг болохоос. Одоо өнөөдөр манад хүн чанартай байна, хүн чанаргүй байна хамаагүй. Тэр нь олж харахгүй байна. Хэн гоё байна, хэн хэнцэр байна, хэн дэгжин байна. Тэрийг л харж. Ингээд эхлэхээр л бид нар бүр дордож байгаа. Улам бүр дордож байгаа. За тэгэл цагаан сарааш одоо хажуу талд нь садан төрөл биш ч гэсэн нэг самхан нэг одоо хүн 5 үе засцсан байхад хажуу талд нь зэрэгцээлээ 5 үе засцсан байна. Үгүй шүү дээ. Энэ 5 үе чинь 50 наснаас хойш 5 үе өртөг шүү дээ. Цагаан сар идэг 50 наснаас хойш 5-аар өртөг. Тэрнээс нааш нэг гол усанд нэг ойр тойронд байгуул дандаа 3-аар хэрэлдэг. 3-аас доош байдгүй. Ер нь бол 3-ын тооч нь тулгын 3 чулуу, найрын 3 дугаараа, наадмын 3 даваа, хүчээнэг тэгтэг хүртэл 1 2-ын 3-аар татдаг. 3-ын тооч нь том философи байдаг. 3 3 9, 3-ын тооны ухаан, 9-ийн тооны ухаан гэж. Тэгэхээр ерөөсөө 3-ын 3-аар засдаг.
Дээшээгээ. Тэгээд 3-аар засах хэрэгтэй. Тэгээд 5-аар засах болсон 50 насны ой хийдэг. 50 насны ой хийгээд 5-аар засна эдэг ингэж хийдэг. Тэгээд шин дээл гэж юмсдаг. 13 настай хүүхдэд 13 насны гортоо юу гаргаж шин дээл хувцас өмсгдөг. Шин дээл, шин гутал, шин малгай бүрэн хувцалж өгдөг. Ягаад гэвэл тэр хүүхд Монгол хүн болж байна. Одоо шилжилтийн наснаас том болох гэж байгаа учраас Монгол бүрэн хувцал хийж өрөөд хийлээд ингэдэг. Тэрнтэй адилхан 50 наснаар ингэдэг. Тэгэхэд одоо дөнгөж гэрэлсэн залуу 7 үеэр өртсөн тэр байж та 5 үеэр өртсөн. Юун дураар юм бэ? Тэр чинь одоо тэр бусдыгаа дээдлэлт гарна гэсэн цаад агуулга зүгээрээ агуу их 50 жилийг хүндэхгүй гэсэн үг шүү дээ. 70 жилийг хүндэхгүй. Тэгэхээр вэ штэ. Бид их олон хувцас өмсгөр хувцсны тоо гүйцэтгэг, нас хэмжигддэг гэж ярьдаг. Хүн ерөөсөө насандаа тоотоол юм өмснө, тоотоол юм эдлэн. Хүний буян худгийн ус хоёр хэмжээт. Энэ бол зүгээр шууд утгаар нь хэлсэн юм биш. Энэ маш том агуулгыг хэлж байгаа шүү. Тэгэхээр бид вэ штэ. Зарим нөхдүүд жилд нэг машин унжина. Үн чи одоо яг мөнгөтэй төгрөгтэй байж болно, унж болно л. Гэхдээ хичнээн мөнгөтэй байсан ч гэсэн, хичнээн боломжтой байсан ч гэсэн бас бэлэгдэл зүгээ, агуулга зүгээ бодох ёстой. Монголчууд бидний хамгийн хэрэгтэй, хамгийн ус агаарч зүйл бол бэлэгдэл зүг, агуулга зүг, утга зүг. Бид энэ утга зүг, агуулга зүг бодохгүй хэлбэр зүг бодоод байх юм бол бид ерөөсөө л цааш шиг ингээл хийсэл явна. Цааш шиг дүрсгээл шатдаг, юм чамаагүй шатчихна гэсэн үг, дуусчихна гэсэн. Бид нар нэлээд улс өөртөө хандах хэрэгтэй юмд. Хувцааш хиймдэг бол цэвэрлэл угаагаал өмсчдэг шүү дээ. Ямар амаатай юм. Гүд яад юм бэ? Тэр ямар хувцас өмсч байгаа юм. Гү Сүхбат авраг хүрэн дэлтэг хэдэн жил болсон ч та мэдчихэж байгаа. Тэр малгаатайгаа. Тэр нэг юм хэлээд байгаа биз? Тий. Одоо Батулга ерөнхий хэрэгч. Цаахар дээ. Тий. Тэр нь тэгээ. Бид нар үндэстэн улсынхаа хэрэглэх хэмээг, үр хөвгтийнхаа хэрэглэх хэмээг бид өнөөдөр зүгээр хэлбэрлээд ингэж идэж угаад тоог үлдэж болохгүй шүү дээ. Бүх юмны тоотой. Энэ хорвоод дээрх бүх юм тоотой. Амьдрах хугацаа тоотой, идэлэг хэрэглэх юм тоотой. Тоо тоомгүй юм, утга учиргүй юм, шалтгаангүй юм гэж байдгүй гэдгийг л хэлэх бай. За ингээд танд их баярлалаа. Сайхан яриа өрнүүллээ. Тэгээ удахгүй одоо энэ 4-р сар гараа та бас Зүү аймагуудаар, Говийн аймагуудаар ингээд эх орныхоо зүүн болон говийн сайхан нутгаар тойрох юм байна. Тэгээд тэр одоо тойрох одоо аялалд нь уран бүтээлд нь их өндөр амжилт өсөй. Олон хүнтэй уулзаж сайхан Монгол өв соёлын зан заншлаа сурталчилж түгээгэрээ гэж одоо тэнд амжилт өсөе. Энэ хүний сайхан хорвоогийн хамгийн сайн бүхний ерөөл өргий та бүхний буян хийж байна. Яагаад гэвэл энэ гигэн хөдөө гэдэг нэвтрүүлэг чинь яванда Монголыг монголоор нь байлгах бас нэг том хөшүүрэг явж эхэлж шүү. Одоо бүгдээрээ ингэ хүн болгон хичээх хэрэгтэй байна. Өөр бас хэн ч одоо Монгол энэ подкаст нэвтрүүлэг хийж болно. Та бүхэнд дахин их сайн сайхан ерөөл өргий. Монголчуудыг харсан даасан тэнгэр өнөд ивэж мөнхөд төшөх болтгой гэсэн ерөөлийг өргөн дэвшүүлье. За баярлалаа.